За би та бүхнээс нэг асууж ирсэн шүү дээ санаж ивэл өөрийнхөө түүхтэр ингээд бясалгаад үзээрэй. 1-ээс 3 насныхаа амьдралынхаа түүхийг хараарай. 4-өөс 6, 6-наас 7-оос 9 насны хооронд гээд. Та санаж байна уу? Тийм тэгэхээр хэрвээ та яг 1-ээс 3-наас 3, 4-өөс 6 наснда юу болсноо санаж ивэл ерөөдөө дахин санаад үз. Тэгээ яг юу болж ийн вэ гэдэг ерөөдөө 3 наснаар амьдралынхаа түүхийг хараад үзээрэй. Тэгээ бүр бичээрэй. Яг тэгэхээр бид эдийн хувьд бол хамтдаа юу харах гэдэг юуг олох гээд байгаа юм бэ гэхээр өөрсдийнхөө онцгой амьдралын зорилгоо олох гээд байгаа маа амьдралын түүхээрээ дамжуулаад. Тэгээд ерөөсөө л тэр тий одоо ямар хувь заяатай төрсөн тэр хувь заяагаа олж дагаж дүүрэхээр бол ерөөсөө зорж энэ түүхээ бичиж байгаа юм шүү. Тэгээ бид бүгдийн хувьд бүгдээрээ бүтээхээр ирсэн байгаа. Бүгд өөрийн гэсэн онцгой амьдралын зорилготой. Бүгдээрээ бүтээгч нэг. Тэгээ хуулбарууд байгаа. Яагаад бидний онцгой өөр амьдралын зорилго байгаа юм бэ гэхээр бид бүгд бие биенээсээ өөрмөц өөр харагддаг хгүй юу? Доктор имиж нэг харагдан та өөр харагдана. Тэгэхээр бид бие биентэй адилгүй шүү дээ. Өөр байна. Тэгэхээр бидний бодол өөр, бидний хэрэгцээнүүд өөр, бидний асуудлууд хүртэл өөр. Бидний сурах ёстой асуудлууд ч гэсэн тий бидэнд сурахаар бий болж байгаа. Өөрийн амьдралын зорилгоо ойлгоод тий зориулан бий болж байгаа асуудлууд ч гэсэн өөр. Бидний хүсэж байгаа зүйлсүүд өөр. Яагаад өөр юм бэ гэхээр яагаад тэгэхээр ийм өөр учраас тийм учраас таны бүтээх зүйл бол онцгой өөр байгаад. Хэн ч таны хийж чадах зүйлийг хийж чадахгүй. Тийм болохоор ерөөсөө бусад зүйл санаа зовоод хэрэггүй. Та юу хийх ёстой? Түүнийг хийж эцэст нь тэр одоо тий хамтран бүтээгчээрээ. Тэгээ таны бүтээх зүйл бүтээгдэхүүн байж болно. Үйлчилгээ байж болно. Систем байж болно. Шинжлэх ухаан байж болно. Яг би нөгөө 30 наснда нээлт хийсэн шиг та хэдэд хэлсэн тий 30 наснда бол маш том нээлтийг хийж ирсэн юм аа гэдэг. Тэр ерөөсөө яг би та хэдэд ингээд 3 насаар амьдралынхаа түүхийг бичээрэй гэж хэлж байгаа шалтгаан нь ерөөсөө тэр амьдралын зорилгоонд олоосаа хийхтэн зориулаад зөвлөж байгаа маа. Тэгээд түүнд нь тэр зорилгоо биелүүлэхтэн зориулаад ч гэсэн би та хэдэд бол загварын бол суур загварыг бол өгөх боломжтой. Тэгэхээр ингээд та өөрийнхөө загварын дагаа ч юм уу өөрийнхөө амьдралын зорилгоо биелүүлээд эхлэхээр бүтээл бий болгосны дараагийнх нь төвшин юу гэдэг юм бэ гэхээр хувь нэмэр оруулах. Бусдад түүгээрээ хувь нэмэр оруулах. Тэ өөрийгөө өсгөн дээшлүүлэх. Тэгээ хүн төрлөختөн байна уу? Оршин байгаа бүгд амьтай байна уу? Амьгүй байна уу? Бүгдэд тус болох дэмжих байгаа. Тэгээ uplift гэж үгийг баш ашиглаад байна л да. Тэр нь бол нэг төвшөндөө л яваад байх биш. Тэгээ харин эсвэргээрээ дээшээ ахих гэсэн утгатай тий. Тогтмол биш харин өсөх хөгжүүлэлттэй ахицтай байхыг хэлээд. Тий. Та төрснөөс ахуулаад таны тэгэхээр та төрснөөс ахуулаад өдийг хүртэл амьдралдаа туулж байгаа зүйлсүүд бол бүгдээрээ л ганцхан зүйл рүү чиглэж байгаа. Тэгэхээр нь бол таны амьдралын зорилго юм аа. Тэгэхээр амьдралын зорилтыг түүхээ дахин хараарай, бичээрэй. За би та хэдэд өөрийнхөө түүхүүдээ одоо ингээд та хэдэд ярьж өгөө. Тэ тэдээс тэдэн нас тэдээс маргааш би 7-оос 9-оос 12 нас гэдэг ингээд тэ түүхээ ярьж өгнө. Миний амьдрал яг ямар онцгой зүйл болсон юм бэ? Тий хүмүүс ингээд дэлхий дээр юм хэлж байгаад би та хэдэд тэг хүмүүсийг хэлж байгаас шууд эсрэг зүйл хэлнэ. Өнөөдөр бид тэг ямар зорилготойгоор энэ байгаа лээ? Нэг нь болохоор даван гарахын тулд өөрийнхөө тэр зорж байгаа зорилгоо бий болгоно үү? Тэг хувийн амьдрал, ажил мэргэжил, хувь зүйн амьдралдаа яг тэр форм дээрээ бүгэлснөөр тэр одоо учирч байгаа асуудлуудаа тэг саад бэрхшээлүүдэд даван гаргахын тулд бид энд байгаа. Тэгээ тэр даван гарахын тулд бид хүнийхээ зорилгыг тий одоо санаа сэтгэлийг дээрээс нэмэх нь яг үнэхээр тэгнэ гэдэг тэр шийдэмгий байдлаа бий болгох байна. Яг тэр та зорилтсон байдалтай бий болоход тий яг үнэхээр тэгнэ гэдэг зүйлтэй бий болоход тэр процесстай шууд таны дотор эхэлж байгаа маа. Яагаад гэхээр энэ зорино гэдэг чинь өөрөө контрол баг. За тэгээд яг тэр яг зорилгоо биелүүлэхээс нь өөртөөхөө зорилго дээр ажиллахаас гадна хэдүүлээ нэгдсэн нэг систем дээр ажиллаж байгаа тийм энэ сарын хувьд бол зүрх судасны систем дээр тийм бас ажиллаж байгаа. Дараа сар бид
дотоод шүүрлийн систем дээр ажиллана. Тэгээ сахар тий. Тэгэхээр сахарын асуудалтай байна уу, дотоод шүүрлийн системийн асуудалтай байна уу, ямар ч хүмүүс дараа сарынхаа сууж болно шүү. Тэгэхээр хэдүүлээ биеийнхаа бүх эргэтэн тогтолцоо дээр бол ажиллана. Тэгээ хэрвээ таны одоо юу гэдэг эрүүл мэндээр ямар ч асуудал байхгүй бол тэр эргэтэн системүүдтэй илүү хүчтэй болно. Илүү өрчмөдөө, илүү хүчтэй, илүү чадамжтай болох юм. Тэр байтугай та ямар ч асуудал байхгүй бол стресс өвчлөх хөвгшөлтөөс та урьдчилан сэргийлэгч боломжтой байдаг. Урьдчилан сэргийлэлтэй бий болох. За тэгэхээр бид юу гэх нь хамтдаа дасгалаа хийнэ. Эхлээд ойлго. Танд ямар л асуудал байна? Одоо хэрэгцээ байна уу, таны хүсэл байна уу, танд тулгарч байгаа асуудлууд байна уу? Бүгд блок байгаа учраас би болж байгаа юм. Тэр блок нь юу юм бэ гэхээр тухайн зүйлийн шимт хичээлийн урсгал дээр нь блок байгаа учраас болж байгаа. Тийм бие махбод оюун санаа сэтгэл санаа байна уу, зүрх судасны систем, судасны эргэлтэн дээр асуудал байгаа ч гэсэн тэр шимт хичээлийн дутагдал байгаа. Тийм санхүүгийн асуудал надад байна гэдэг чинь санхүүгийн урсгал дээр минь блок байна гэсэн. Мөнгө тэр орж иж байгаа шимт хичээл нь мөнгө ойж болно. Юу гэдэг орж ирэх зүйл нь мөнгө ч ойж болно, боломжуулж болно. Тэр байтугай хувь зээний амьдрал дээр танд блок байж болно. Яагаад гэхээр та чиглэлгүй болсон байна шүү дээ. Юу хийхээ мэдэхгүй. Тийм хүмүүс бүгдээрээ л юмаа хийгээд ч юм уу ингээх хэрэгтэй гэдээ хэлээд байдаг. Гэтэ яг үнэхээр би юуны төлөө төрсөн бэ? Гэт ингээд таахаар амьдралын зорилгоо мэдэхгүй байвал тэр дахиад блок байгаамаа. Хувь зээних нь одоо урсгал дээр нь блок байгаа юм. Тэгээ энэний гол нийтлэг яг блок байдгийн нийтлэг шалтгаан бол ерөөсөө л таны төвлөрөл, анхаарал, таны энерги маш олон зүйл рүү ингээд салцсан байгаад байгаа юм аа. Олон зорилготой байх нь сайн гэж хүмүүс хэлдэг. Үгүй ээ. Нэг зорилго дээр яг тухайн цаг мөчтөө төвлөрөх нь их чухал, илүү дээр юм аа. Олон зүйл тааж болно. Гэхдээ яг нэг цаг мөчөд нэг зүйлээ та хийж явах юм бол тэр нь олон зүйлээр зэрэг ажиллахаас илүү байна. Тэгэхээр ийм тохиолдолд яаж юм бэ? Та олон зүйл рүү ингээд сарничаар таны энерги сарнижж байгаа, таны төвлөрөл сарнижж байгаа, таны анхаарал ингээд одоо ингээд тавчиж байгаа хгүй танаас сарнаад явчихж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бид яах вэ? Энэ бүх сарнсан байгаа, олон дэшээ хуваагдсан байгаа төвлөрөл, анхаарал, энерги бүх оршихуйн төвшөнд нь тий сарнсан байгаа төвлөр, сарнсан байгаа анхаарал, сарнсан байгаа энерги тэр бүгдийг хамтд нь нэгтгэн авчрах юм. За ингээд нэгтгээд аваад ирэхээр тэгэхээр бидний гол зорилго бол өөрийнхөө зорилготой бодит байдал болох тийм ээ. Тэр үед тэр процесс нь эхэлнэ. Тэгээ хүнээс шалтгаална л да хэр их хугацаа тэр одоо орж иж тухайн зорилгонд биелэх вэ гэдг нь бол өөр байна. Нэг жил байж болно, нэг сар ч болно, 2 сар ч байж болно. Тэгээ тэр байтугай тийм удаан хөлөггүйгээр би хурдан тэргээ би болгоё гэх юм бол боломжтой. Одоо жишээлбэл тийм энэ бодит одоо зорж байгаа зүйлийг 10 дахин хурдтайгаар би болох боломжтой. Жишээлбэл зүүмээр орж ирээд. Гэхдээ тэр нь бол таны өөрийн сонголт. YouTube-аар ингээд яах нь эсвэл 10 дахин хурдтай би хугацаагаа илүү шахмаар байна гэх юм бол та бас зүүмээр орж ирэх боломжтой юм аа. Тэгээ зүүмийн хувьд бол ялгааны юм бэ гэхээр бид бие биенлүүгээ харах байхгүй бие биенлүүгээ харсан. Тэгээ хэдий ч нэ бид ингээ хамтаараа яг байна. Тэр хамтын тэр хүсэл, хамтын тэр шийдсэн байгаа байдал хүн болгоны тэр одоо хүсэл болон зорилт тэр одоо шийдэмгий байдлын хүрээлэн боорчин, хамтын хүрээлэн боорчин бий болгодог. Тэр хүрээлэн боорчин хэдий ч нэ олон хүмүүс ингээд нэгдэж хэдий ч нэ одоо шийдсэн тий яг үнэхээр зорилгодоо хүрнэ гэсэн байдалтай байна. Төдий ч нэ тэнд байгаа хүн болгоны дотор байгаа тэр алив зүйлийг одоо зорих зорилт тий алив зүйлд ингээд үнэхээр би болно гэдэг шийдэмгий байдал нь өөр илүү хүчтэй болдог юм аа. Хэдий ч нэг хүчтэй болон төдий ч нэ тэр зорж байгаа зүйл бол бодит байдал болдог байгаа. Тэгээ мэдээж энэ зүүмийн хувьд бол тий тэр таны хувьд дотоодын дуудлага байвал зүүмээр орж ирээрээ хэрвээ байхгүй шаардлага тий. За бүгдээр тусгалаа оръё. Өөрийнхөө эрүүл оршихуйн төлөвөө хэмжээрээ 1-ээс 10-ын хооронд оноогүй. Яг энэ төлөв дээр ирэхэд энерги орж ирсэн байна. Бидний дуу хоолой өөрчлөгдсөн байна.
Би таадыг за гараа зурхин дээрээ байрлуулаарай. Гараа зурхин дээрээ байрлуулах мөчид таны төвлөрөл зүрхний тань орон зайд орчно. Яг тэгэхээр та тэнд хүрч байгаа учраас энд хүрэхэд яг тэгэхээр мессеж ирж байгаа хгүй тий. Энд хий нэг хүрээд шүү гэдэг. Тэгмүү таны төлөв автоматар ийш ирж байгаа хгүй. Тэгэнгүүт энэ төвлөрлөө сарниулах хүндэл би өөрийн төвлөрлөө анхаарлаараа бэхэллээ гэд хэлж байна. Тэгэхээр энд бол гол зааварсаа өгч байгаа хүү хэн байх нь? Байгаа. Төвлөрлөө би энд авчирлаа. Төвлөрлөө би бэхэллээ. Анхаарлаараа бэхэллээ. За бүхнийг мэдэх сэрэмсрээ би урлаа гэд та өөрийнхөө бидээ яжгүй. За сэрэмсрийг ураарай гэд. Та өөрийнхөө босс юм аа. Өөрийнхөө эзэн юм шүү те. Өөрийн та гэдэг нь хин бэхэр сүнс та байна. Тэгээ хиний эзэн өөрийнхөө гэдэг ингээд те өөрийнхөө эзэн гэдэг чинь те өөрийнхөө гэдэг нь хин бэхэр таны бие байгаа. Таны сүнс буюу та таны бие эзэн байгаа юм аа. За ингээд бүхнийг мэдгч сэрэмсрийг ингээ урахад аниргүй бий болсон байна. Аниргүй бий болж байна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр та яг үнэхээр юу зорж байна? Тэр зүйл бодит байдал болох эсвэл таны хэлж байгаа зүйл үнэн байхад бий болдог байна. Яг ийм аниргүй байдал та илүү хүчтэй бол илүү тогтвортой уян хатан сэтгэл санааны сэтгэлийн хувьд илүү уян хатан. Тэгээ энэ байдал бид давтан гэж хийхэд энэ байдал бол илүү хүчтэйгээр энэ төлөв бий болдог байгаа. Тэгээ яг хүч чадлын хувьд бол бие махбод оюун бодол сэтгэл санаа сүнсгийн төвшөнд хүртэл та ингээд өөр дээрээ дадуулаад байгаад улам бүр өнгөөсөө илүү хүчтэй илүү доктортой байна. Тэгээ яг энэ цаг мөчид бол маш олон зүйл зэрэг болж байгаа. Бид хамтаараа маш олон зүйлийг болж байгаа. Зүгээр яг ингээл хэлэгдээд болж юм гэж битгий бодорой. Энд бол маш олон процессыг бид хамтдаа бий болгож байгаа. За энэ тухайн орон зай дээр амьсгалсныхаа дараа зүрхэндээ би одоо зүрхэндээ тунхагдан хэлж байна. За ингэж хэлэхдээ би зүрхэндээ байгаа болов уу? Зүрхэндээ хэлсэн болов уу гэж хэлэх шаардлага байхгүй. Та хэлсэн бол тийм шууд л зүрхэндээ байгаа. Та зүрхэндээ хэлнэ л гэсэн бол зүрхэндээ хэлэгдэнэ. Яг л нөгөө ангиж би таны босоорой гэх юм бол босоо зогсоо гэх юм бол та босоо зогсон. За одоо босоо суугаарай гэхээр та суун. Яг түүнтэй ижилхэн таны бие бол таны зааврыг сонсноо. За одоо би Рамеш гэдэг. За үг болгоыг нэг амьсгалаар амьсгал бүртээ нэг үг хэлье. Би Рамеш намайг юул хойшин татаж байна. Тэгээд бүхий болоогүй би уусган алга. Юунаас вэ? Тэгэхээр нэг цогц эрүүл бий. Үүний араас та форум дээр бирсэн зорьсон байгаа хүстэй хэл. Одоо эрүүл мэндтэй холбоотой. Ямар танд эрүүл мэндийн өвчлөл байна? Тэр нь яг аль эрхтнийг өвдгөөд байна? Тэр эрхтээ дагалж ирдэг. Яг тэр нөгөө гол өвдөд байгаа эрхтнийг хамтдаа эрчимжүүлээд, хүчрхжүүлээд, төгөлдрүүлэх тэр чадамжийг сайжруулах хэрэгтэй байгаа хгүй. Тэгээд яг энэ дээр бол та цогц эрүүл гэж байгаа тэр эрхтнийхээ нэрийг хэлж болно. Эсвэл яг үнэхээр ямар өөрчлөлттэй болохыг хүсэж чинь тэр өөрчлөлтөөр нь хэлж болно. За өргөжлүүлээд цогц эрүүл зүрх. Цогц эрүүл дарал. Цогц эрүүл цусны эргэлт. Хоёрт цогц баян чинэлэг оюун бодол. За орлогын хувьд та юу хүсэж байна? Одоо энэ баялагын хувьд юу хүсэж байна? Карьерийн хувьд та юу хүсэж байна? Тэр нөгөө нэг форум дээр бичсэн байна. Тэрийг энд оруулж ирээрэй. Хоёрт нь хэлсэн. Орлого, боломжууд, нөөцүүд. Тэгээ цогц баян чинэлэг орлого, цогц баялаг дүүрэн боломжууд, тэгээ цогц баялаг дүүрэн нөөцүүд. Гуравт цогц цэцэн мэргэн амьдрал, бүрэн дүүрэн амьдрал. Түүнийхээс сэрэмсэртэйгээр тодорхой байдалтайгаар чиглэлтэйгээр цогц цэцэн мэргэнээр амьдрах амьдрал.
эдгээр бүгдээс хоошин татж байгаа бүхэл болоогуудаа би уусган алга болгож байна. За ингээд та өөрийн амьдралын зорилгоо яг үнийг хэлгээд олоод эхлэхэд бол та тэр эрүүл нэгэн, тэр баян чинээлийн нэгэн, тэр цэцэн мэрэгэн нэгэн болоод ирдэг ба. Тэгээд энэ миний хэлж байгаа зүйл бол миний ухаал дээр суурьсан байгаа. Би номноос унсан биш, хин нэгэн хүний сонссон биш, багшаас суралцсан биш. Би өөрийгөө ухаарлаар дамжуулан энэ бүх мэдлэгийг өгч байгаамаа. Тэгээд би хэлэхэд хүн болгон энэ мэдлэгээ нээх боломжтой маа. Яагаад тэгэхээр энэ бид бүгдийн дотор байгаа. Тэр эйсмер шинжлэх ухаан гэж хэлээд байгаа зүйл ч гэсэн бид бүгдийн дотор байгаа. Тэгээд танд итгэх та нэг л хүнд итгэх хэрэгтэй. Тэр нь та өөрөө юм аа. Нэг хүнтэй та маш сайн ярилцах хэрэгтэй. Тэр нь та өөртөө. Таны дагах ёстой нэг л гүрүү байгаа. Тэр нь та өөрөө юм. Ингэж та өөрийнхөө гүрүүгээ эзэрнэ. За би яг энэ ойлголтыг та хэдэд өгч байгаа учраас би гүрүү сэрэгч нар. Гэтэ та өөрийнхөө гүрүү. Би бол таны дотор байгаа гүрүүг сэрээхэд зориулсан. Чиглүүлж өгч байгаа хүн. Хөтөлж өгч байгаа л хүн байгаа. Гэтэ сэрээж байгаа хүн нь юм аа. Энэ таадад над санскритээр тийм намайг юу гэж хэлмээр вэ те? Тий ерөөхдөө бол хүмүүсийн гүүрүүг сэрэгч те гүүрүүг сэрээх дотоод гүүрүүгээ сэрэхтэн хөтлөж чиглүүлдэг хүн гэдэгт те ямар үг гэдэг юм бол хинд үгээр ч юм уу те одоо санскритээр ямар үг вэ? Та зөв жоохон хайгаад үзээрэй. Гэхдээ яг үнийг хэлээд юм. Би юу байх вэ? Хэн байх вэ гэдгийг таад л хэлж чадна. Би бол өөрийгөө гэгээрсэн гэж хэлж чадахгүй. Харин намайг гэгээрсэн үгүйг та ухаарч мэднэ. Тэгээ ухаарч яг тийм байна үгүй байна гэдгийг хэлэх хүн та юм аа. Гарынхаа хуранд төгөлглөө, хөлийнхаа хуранд төгөлглөө, хоёр гарын хооронд нь зөөлөн арчаад алгаа нүдэн дээрээ байрлуулад нүдэн нэгээд анаад, нүдэн нэгээд хоёр гараа аваарай. За одоо маш чухал. Эрүүл оршихуйн төлөв одоо хэмжээрэй. За комментэн дээр маш тодорхой эрүүл оршихуйн төлөв гэж агаад өмнөх болон дараахаар нь бичээрэй. Өмнөх болон дараах эрүүл оршихуйн төлөв. Тийм бод нөгөө бусад хүмүүс ч гэсэн үзэж байгаа хүмүүс ч гэсэн мэдэх байхгүй. Тэгээ маш тодорхой бичснээр тэр хүмүүсийн гүрүү бол. Тэгээд ер нь үгийг битгээ товчулж бичиж байгаараа тий. Окей гэдгийг ок гэд бичдэг биш тий. Окей гэ бүтнээр нь бичдэг яг бүтнээр нь бич. Тэгээ энэ төлөвийн тоонууд дан тоо биш. Эрүүл оршихуйн төлөв өмнөх болон дараах гэдэг. За тэгээд За тэгээ ер нь бол та хэд зорилгоо бол тий тайплж буюу компьютер дээр ч юм утсан дээр бичдэг биш бүрээсээ маш гоё гараараа бичээрэй. Тэгээ би нөгөө нэг сүүлийн үед хэлж байгаа байхгүй юу? Ялангуяа одоо настай хүмүүс ч юм уу тийм ой санаж муужж байгаа хүмүүсийн хувьд бол гараа хөдөлгөөрэй гэж би зөвлөж байгаа. Гараа хөдөлгөөрэй, гараараа бичээрэй. Яагаад вэ гэхээр гар дотор тийм маш их ой санамжны мэдээлэл байгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон зүйлийг хийхдээ та гараа ашигласан байгаа. Тэгэхээр та ой санамжаа сайжруулахыг хүсвэл гараа ашиглаж эхлээрэй. Би тэгээд сайн ашиглага болцсон байна шүү дээ. За тэгэхээр бид яагаад энэ төлөвөө бичиж байгаа лээ? Энэхүү төлөвөө хадгалахын тулд энгийн үед бол бясал хийсний дараа төлөв бол буцаад уунждаг. Гэтэл бид ингэж бичснээрээ дамжуулан тэгээ 24 цагийн турш энэ төлөвөө энэ бий болгосон төлөвөө хадгалахын тулд бол хийж байгаа. Тэгснээрээ та үргэлжлээд тэгээ эргэлзээгүй, бодлого эргэлзээгүй нэгэн болохоор өөр дээрээ ханддаг байна. За одоо комменттэй мэдрэмжээ хуваалцах хүн байвал асуулт хүн байвал би хариулъя. Тэгээ сэтгэлийг нь сонсъё. За хүмүүсийг уурхаа мартаа, формыг нь бөглүүлэхэ мартаа,
Тэгэхэд тий хаад ер нь бол надад талархнаа л гэж тий ерөөсөө хаа надад талархнаа юм. Би яагаад ингэ зовно гэж. Тий амьдралаараа тий ийшээ ороод ирээ тий энэ асуудлууд. Тэгээд хойдолд ийшээ ороод ир тэндээ форм байдаг юм а. Тэр формыг бөглөчихөө. Тэгээ энэ дээр бол бид орлого олох байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр бол нийгмийн хувьд нийгэмд хувь нэмэр оруулах бол энэ хөтөлбөр явуулж байгаа шүү дээ, тийм ээ. Баярлалаа. Одоо асуух байна уу? Юу гэж гараа орсон? Биш юм гэж юм байна. Тийч багш багш харж байгаа болов? За тэгэхээр энэ дээр яг үнэхээр тий тэгээ бидгээд дасгал хийснээс гадна бол чи нэмэлтээр дасгал хийсэн байж тээ. Тэгээ дасгал дээр хийгдсэн зүйлээс илүү зүйлийг хийсэн байна юм уу? Ухрааж бодоод тий одоо дүгнээд энэ үед болохоор сүнс бол маш ухаалаг байдаг юм аа. Ирээдүйд чи ямар байх юм бэ гэдгийг ч гэсэн сүнс чинь мэдтгээ. Түүнийг бол төсөөллөөр бас ингэж өгдөг юм аа. Дүрсээр тий яг ирээдүйн дүр зургаар бол сүнс бол өгдөг юм аа. Тэгээ амьдралын аялал чи ерөөсөө чиний сүнсээр дамжуулан бий болсон байгаа юм. Тэгэхээр сүнс чинь чамд тэгээ ирээдүйд юу болох вэ гэдгийг зургаар гаргаад ирчих гоо. Энэ бол зүгээр нэг хүсэл бол биш юм аа. Энэ зураглал бол чамд зоригтойгоор өгсөн байгаа. Тэгснээр чамайг тэгж энэ чиглэл рүү яваасай. Тэр чиглэлийнхаа төлөө алхам хийгээсэй гэд. Энэ дүр зураг бол ирээдүйдээр суурьсан байна. Тэгээ энэ дүр зураг хизээ бас ирд юм бэхээр яг гүн нойртой үуч юм уу тий эсвэл өглөө эрт бас яг тийм дүр зурагтай хүн бас сэрэх боломжтой тийм ухаарлалтай тийм гэгээрэлтэй хүн бол. Тэгээ чиний хувьд бол яг ингээд тий дүгнж агаад бяцлагж агаад би болгосон байж тээ тий ирээ миний зорилго юу вэ гэж агаад. Тэгэхээр үүнийг чи бол өөрийнхөө зорилготоор тий одоо өөрийнхөө бодит байдал болгоон төлөө чи зорилт болгон авч явж болно. Тэгээ тэр байтугай чи одоо форм дахиад бөглөх хэрэгтэй. Яа тэгэхээр чиний форм зорилго чинь одоо өөр болчихлоо шүү дээ. Өмнө нь бичсэн юу байгаас чинь. Тий. Тэгэхээр дахиад за rewritten. Окей. Тэгэхээр дахиад ингэ биччих. Яг тэр чинь ухаарлал нь ороод ирсэн чинь тэгэхээр ерөөсө формыг бол нэг удаа бөглөө гэж байна. Яг дараагийн төлөв бий болвол тэр тэгээ тэн дээр ингээд дахин бий болгосон зорилго гэж ингээд заавал оруулах гэдэг. Тэгээд ер нь бол энд бол энэ хөтөлбөрт бол олон хүнийг бас ураарай гэж би үзвэл яагаад гэвэл чи яг бизнесээ хөгжүүлэх гэж байна шүү дээ. Энэ үед бол олон хүнийг ингээд энэ хөтөлбөрт ургаад хүмүүс чи илүү одоо сэтгэл татам нэгэн болж харагдана. Энэ хүн чинь тий одоо тий энэ хүн чинь ухаалаг багш шүү. Энэ хүн хөтлөгч юм байна шүү. Энэ хүн би итгэж болох юм байна шүү гэдэг тэр зүйлийн та ухаан хүнд тий өгөх учраас ерөөдөө бол энэ хөтөлбөрт бас хүмүүсийг урьж эхлээрээ. Тийм бизнесээ хөгжүүлэхөөсөө бас хүмүүсийг ураад эхлэв. Тэгэх юм бол өөртөө ихтэй очино. Өөртөө ихтэй болоод 10 хүнийг урьж юм уу 1000 хүнийг ч юм уу ингээд чам тийм өөртөө ихтэй болоод явхад тэр чиний урьж байгаа хүмүүс чинь ерөөсөө чиний хүрээлэн хүмүүс байна. Тэр хүмүүс чиний бизнестэй хамтрагч юм уу чиний бизнесээр одоо үйлчлүүлэгч байдаг юм уу те тэр хүмүүс байна. Тэгэхээр ерөөдөө бас тий одоо бизнесээ хөгжүүлж байгаа хүний хувьд бол бас тий хөтөлбөрт урьсныхаа хажуугаар бас бусдад ингэж татагдах босдын одоо хүндэтгэл хайр хүндлийг хүлээсэн нэгэн бас болоод ингээд яваарай. Өөртөө итгэх итгэл чинь нэмэгдээд явдаг юм шүү. За дараагийн хүн Notice yes. Окей. Nice. Юм ихч чатан дээр линк дахиад тавьсан байна. Та энэ линкээр ороод форм өгүүлчих. Тий. Тэгээд энэ линкийн ер нь та минь өөртөө хадгалчаарай. Тэгээ хүмүүсийг уурхтаа энэ линкээр нь за энэ линкээр та бөглөх юм шүү гэдээ ингээд туслаад тий бөглөхтэн туслаад. Yes тийч наранто юм. YouTube дээр нэг асуулт байна гэдээ ороод ирлээ. Тэр хүний абич өчигдрийн абич окей. Өөрсдийн хязгааргүй чадамжаа хэрхэн ашиглах вэ? Ашиглах процесс нь яаж явагдах вэ? Энэ бол та хичээл зүтгэлтэй ууштай
өдөр бүр тууштай хичээл зүтгэлтэй байх байдал бол хэрэгтэй. Хэдий ч та тууштай байна тий. Гэхдээ хит их хүчлэхгүй хит их хэтрүүлэг хийхгүй. Яагаад вэ гэхээр бага хийх нь илүү сайн байдаг, их хийх нь бага байдаг юм аа. Тийм болохоор юу л чи хийж ийн зорж ийн одоо хязгааргүй чадамж ашиглая гэж байна тий. Бага багаар яг тэр хязгааргүй чадамж ашиглах дээр тууштай ажиллаад яв. Одоо жишээлбэл энэ жил би 100% чадамж хүртлээ чадамжаа 100% хүргье гэж бодъё. Тэгэх юм бол тэрийг ингээд саруудтай хуваачих, өдрүүдтэй хуваачих. Тэгэх юм бол чиний өдөр төгсгөх чадамж чинь 0.1 хэдэн хувьч ч юм уу тийм байгаа шүү дээ. Тэгээд тэр 100% та хүрснийхаа дараа хязгааргүй болох. Хязгааргүй чадамж гэхээс өмнө чи эхлээд 100% чадамжаа бүр ашиглаж чаддаг байх. Тэгэхээр өдөр болгон чи 100% чадамж одоо өөрөө чадамжийг бага багаар нэмэхдээр одоо зорин ажиллах хэрэгтэй гэж багчилж байна. Тэгээ яг яаж хийх вэ гэдэг дээр нь бол багш яг хэлсэнгүй. Гэхдээ ерөөхдөө бол яг чадамжаа нэмэх аргыг тэг мэдих аргыг хэрэглэх. Эсвэл энэ дасгалаа хийхийг бол хэлж иж магадгүй юм. Тэгэхээр шууд хязгааргүй гэхгүйгээр эхлээд 100% хүртлээр зориорой гэдгийг бол хэлж байна. За тэгээ зорилгын хувьд бол та админ гараараа бичээрэй. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол нөгөө компьютероор ингээд уцаараа бичдэг болсон. Би таадыг тэгэж биш харин эсэргээрээ бүр маш гоёор ингээд гараараа бич. Тэгэх юм бол чи яг тэр хуруунуудаа ашиглаад тархиа биш ашиглаа явчих жоохгүй юу? Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл би 2004 онд бол хагалгаа хийхэд зогсоосон байдаг хгүй юу? Хагалгаа хийгээд зогсоосон. Тэгээд тэгсэн ч гэсэн одоо хий нэг хүн намайг хагалгаа хийгээд өгөөч гэх юм бол хагалгаа хийх шаардлага гарвал би шууд хагалгаа хийж чадна. Яагаад гэхээр би гараараа тэр олон жил гараа ашигласан учраас тэр мэдээлэл миний гар дотор байгаамаа. Тийм учраас хүний нойрны чанар 10 хоног ирэхэд тэр хүний нойрны чанар бол сайжирсан байна шүү дээ. Тэгэхээр энүүн дээр бол нойр маш чухал. Нойр бол ерөөсөө нойр нь сайжирсан байна гэж. Нойр бол хүний амьдралд бол маш чухал юм. Яагаад гэхээр нойроор дамжуулан бид нөхөн сэргийлдэг. Нойроор дамжуулж бид өөрийгөө их усэр нөөцөө дахин нөхөн сүрлэх, дахин нөхөн сэргийх боломжтой болдог байхгүй. Энэ үед яг бай нойроо сайжруулахын тулд яг гэхээр орой ер нь бол телевизний дэлгэцтэй компьютерийн дэлгэцээ багасгах хэрэгтэй. Дэлгэц харах байдлаа багасгах хэрэгтэй. Гэрлүүдэд бүдгэрүүлэх хэрэгтэй. Ер нь ингээл нар жаргах юм бол шууд гэрлүүдэд бүдгэрүүлээд бүр улам бүдэг болгох хэрэгтэй. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бидний нөгөө нэг боргосоо булчирхаа мелатонин даавар буюу тий бидний нойрны дааврыг хариуцдаг хгүй. А тэр даавар болохоор гэрэлт маш мэдрэг. Хэрвээ ингээд орой шөнө болцсон байхад та гэрлээ ингээд хасаалттай байх юм бол таны мелатонин даавар ялгархгүй. Нойрны даавартай ялгархгүй. Тийм учраас орой ингээд нар жаргаснаас хойш бол гэрлээ бүдгэрүүлэх хэрэгтэй. Гэрэл бүдгэрүүлэгч ч юм уу тий ямар нэгэн байдлаар гэрлээ бүдгэрүүлж аль болох бага гэрэлтэй байх хэрэгтэй. Яг байгаль шиг байх хэрэгтэй. Байгаль шиг. Яг байгаль шиг. Байгаль тий жамаар одоо хідээ унцчээ тий амьтад яаж чинь яг түн шиг байгалыг дагаж байх хэрэгтэй юм аа. А тэгэнгүүт өглөөс ирэнгүүтээ яг гэхээр бид хэдийн хувьд бол манай ихнэр яа гэм бэхээр өглөө шууд сэрээ цонхоо нэдэг. Энд юу болж ийнэ гэ цонхоо нэгээд цонхоор хардаг. Энд юу болж ийнэ гэхээр яг ингээд цонхоор нэгээд харахад тэр гэрэл тэр нарны гэрэл тусаад мелатонин дааврыг зогсоох байхгүй. Мелатонин дааврыг шууд зогсоорой гэдэг тохиог өгье. Тэгэхээр энэ мелатонин даавар буюу нойрыг хариуцдаг даавар ямар байд юм гэхээр гэрэл ингээд орой гэрэл байхаар тэр мелатонин даавар нь гэрэл ингээд бүдгрээд гэхээр мелатонин даавар нь ялгарч эхэлдэг. А буцаад гэрэл ингээд гараад ирэхээр мелатонин даавар зогсчихдог байхгүй. Зогсож эхэлдэг юм. Тэгэнгүүтээ эсэргээрээ өглөө нь болохоор кортизоны үйлдвэрлэлт. Тэгээ байгалийн кортизоны үйлдвэрлэл бий болоод цаашууд сэргийг болж эхэлдэг юм аа. Улам бүр сэргийг болоод эхэлдэг юм аа. Oh, yes. Yes. Teacher, can you hear me? Yes.
Маш сайн хуваалцалт байлаа. 6 сар ингээд хийсэн байж тээ. Хит их хийх шаардлага байхгүй. Хитгэн мөр байхад хангалттай. Гэхдээ тэр мөрөө үг болгоно бичгтээ өгүүлбэр бүрээ бичгтээ тэр өгүүлбэрийн бүтцэн бүгд зөв байх ёстой. Үг нь маш зөв бичигдсэн байх ёстой. Дүрмийн хувьд зөв бичигдсэн байх ёстой. Яг ингээд тэр үгийг бичгтээ хүртэл маш гоё бичиж явах ёстой. Бичгтээ бүр тэр ойлголт нь байж явах ёстой. Сүнслэгийн төвшөнд, оюун бодлын төвшөнд маш тодорхойгоор бичих хэрэгтэй. За бичгтээ зүрхэндээ байгаа. Бичгтээ за тэгээ яг бичих үедээ та хэд зүрхэндээ байдаг юм шүү. Дан тэр